Сайн байцгаана уу? Өнөөдөр бид ашигын коэффициентийг ердөө 3 минутанд багтаан тайлбарлах болно. Олон арилжаачид тогтвортой ашигтай ажиллахын тулд хийсэн арилжааныхаа 70%-аас илүүд нь заавал хожих ёстой гэж итгэж, өндөр хожлын хувь авахд хамаг анхаарлаа хандуулдаг. Гэвч энэ үнэхээр үнэн гэж үү? Цөмөөрөө нэг жишээ харцгаая. Том жилд 100 арилжаа хийж үүнийхээ 74-д нь хожсон тул түүний хожлын хувь 70% болжээ. Тэрээр хожсон арилжаа бүрээсээ $100 олдогч, алдсан арилжаа бүрдээ $300 алддаг байв. Нийлбэр дүнгээрээ тэр хожсон арилжаануудаас $7,000 олсон боловч алдсан арилжаануудаа $9,000 алдаж, эцэст нь $2,000 цэвэр алдагдал хүлээжээ. 70% хожлын хувьтай байсан ч тэр мөнгөө алдсаар байна. Юу буруугаар эргэчих вэ? Үүний хариулт бол ашигын коэффициент юм. Томьёон машингийн хожсон арилжааны дундаж ашгийг алдсан арилжааны дундаж алдагдалд хуваана. Энэ үзүүлэлт нэгээс их байна гэдэг нь цаг хугацааны явцад таны ашиг алдагдлаад давж чадна гэсэн үг. Харин нэгээс бага байна гэдэг нь та олж байгаагаасаа илүүг алдаж байна гэсэн үг юм. Томьёон ашигын коэффициент ердөө нэгэн 3 байв. Ганцхан удаа алдахдаа 3 удаа олсон ашгаа устгаж байгаа учраас 70% хожлын хувьч түүнийг аварч чадсангүй. Одоо сараг харцгаая. Түүний хожлын хувь ердөө 40% буюу тэр 100 арилжааны ердөө 40-нд нь хожсон байна. Тэрээр хожсон арилжаа бүрээсээ $508 олж, алдсан арилжаа бүрдээ $100 алддаг байв. Тэрээр хожсон арилжаануудаас $20,000 олж, алдсан арилжаануудаа ердөө $6,000 алдснаар эцэст нь $14,000 цэвэр ашигтай үлджээ. Томоос хамаагүй бага хожлын хувьтай байсан ч ашигын коэффициент нь 5 байсан учраас тэр маш сайн ашиг хийж чадсан байна. Энэхүү харьцуулт нь хожлын хувь чухал хэдий ч эрүүл ашигын коэффициент л урт хугацааны тогтвортой ашигын үндэс мөн гэдгийг харуулж байна. Тэгвэл амьдрал дээр ашигын коэффициентийг хэрхэн зөв тохируулах вэ? Арилжаанд орохоос өмнө ашиг авах TP болон алба эдлийг хязгаарлах SL түвшинээ заавал урьдчилж шийдээрэй. Жишээлбэл хэрэв таны SL 20 пункт, TP 40 пункт бол таны ашигын коэффициент 2 байна гэсэн үг. Та $2 олох боломжийн төлөө $1 алдах эрсдэл гаргаж байна. Ийм үед хожлын хувь тань ердөө 50% байхад л та цаг хугацааны явцад тогтвортой ашиг хийж чадна. Ерөнхийдөө ашигын коэффициент 1-ээс их байх нь тогтвортой арилжааны стратегийн хамгийн наад захын шаардлага юм. 2-оос дээш байвал маш сайн, харин 1-ээс бага байвал заавал анхаарах ёстой аюулын тохио гэж үзнэ. Дүгнэж хэлэхэд амжилттай арилжаа хийн гэдэг нь үргэлж зүг таахтай биш юм. Энэ нь хожсон арилжаа бүрээ үр дүнтэй ашиглахад оршдог. Ашигын коэффициент бол тухайн арилжаанд орох үнэхээр үн цэнтэй эсхийг хэмжих хамгийн шилдэг аргуудын нэг юм.